Шинэ өглөө ирлээ. Шинэ өглөө сэрлээ. Урамтай өглөө. Урамтай өглөө. Өглөөний мэнд хүргэе сонсогчдоо. Лав гарагийн урамтай өглөө нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаа өдөр бүхэн сайхан сэдвээр нэвтрүүлгээ бэлтгэлээ. Хүмүүний хүлээх эсвэл ухаарахыг хүсэхээс үл хамааран цаг хугацаа өөрийнхөө жамаар урсан өнгөрнө. Гэвч өдөр бүр та бидэнд хувь заяаны бэлэг болон ирдэг. Яг одоод өрнөж байгаа сайн сайхан бүхнийг мэдэрч, түүнийгээ илэрхийлж, бусадтай хуваалцаж, байгаадаа талархаж, байхгүйгээ дүүргэж амьдрах нь хорвоод оршин буй амьд яваан утга учир гэмээр. Эгэл жирийн мэт өнгөрч байгаа боловч өдөр бүхэн сайхан. Урамтай өглөө нэвтрүүлгийнхээ энэ дугаараар ган долгор хэмээх эгэл даруухан бүсгүйн амьдралын түүхээр бид аялсан. Одоо хамтдаа сонсоцгоё. Анхны гэсэн бүх зүйл хүний сэтгэлд хамгийн тод үлддэг. Анхны гэсэн бүх зүйл амьдралын эхлэл байдаг. Хэдэн настайдаа сургуулийн босгыг алхажээ. Би 1972 онд 8 настайдаа 10 дугаар сургуульд аав ээжээрээ хөтлүүлээл орж исэн. Чамайг асуухаар яг нэг тийм бага насндаа очиж байгаа юм шиг нэг л тийм гоё мэдрэмж төрж байна. Тэгээ би тунгалаг багшийн ангид орж исэн. Би өөрөө багшийн хүүхэд. Тэгээ багш нарын байранд байдгүйс учраас би бага ангийнхаа багштай нэг байранд байсан. Тэр багшигаа бүр алхаж гიშхийн ярьж хэлхийн хүртэл дуурайхыг хүсдэг байсан. Тэр багшийнхаа ангид орсондоо би одоо ч гэсэн маш их баяртай байдаг. Нэгдүгээр ангид ороод ширээ дөөр хөхөд анх ороод харахад танд юу мэдрэгдэжээ? Одоо ботход жижигхэн ангид орсон ч гэсэн нэг л том ертөнцид очиж исэн. Айгүй олон хүүхдүүдийг хараад нэг л тийм сэтгэл догтлол дүүрэн л байсан. Ерөнхий боловсролын сургуульд 10 жил сурлаа. Оюутан боллоо. Амьдралынхаа туршид ямар мэрэгчлээ явах вэ? Юу хийж амьдрах вэ гэдгээ яг энэ цаг мөчид сонгодог. Таны хувьд хэрхэн мэрэгчлээ сонгож ямар сургуульд орж ив? 10 дугаар ангид байхдаа л хүүхдүүд ер нь мэрэгчлээ сонгоод ирдэг шүү дээ. Бидний үед ихэвчлэн аав ээжийнхээ ярьж ясныг л их сонсож мэдээллийн орчин харьцангуй бага байсан юм байна. Тэгээд хүнсний технологич болъё гэж эхлээд би одоогийн техникийн их сургуульд бүртгүүлж исэн. Гэхдээ одоогийн хэлдгээр бол эсэлтийн шалгалт тэр үед конкурсэндээ математикт бол өөрийгөө нэлээд сайн байсан гэж боддог. Математикийн шалгалтанд би палмастраар зураад миний материал хураагдаад тэгээд би 15 он авах хэрэгтэй юмд ерөөсөө эхний 10 минутанд би материалаа хураалгацсан. Тэгээд 3 он авч исэн. Тэр бол миний амьдралд үлдсэн хамгийн том сургамж гэдэг юм уу да. Яг нь би бол ер нь бол гадагшаа явж суралцъя гэж мөрөөдөж исэн хүнсний технологиороо. Тэгээд би орч чадаагүй. Дотооддоо барилга инженерийн ангийн хуваар авч исэн. Гэтэ би тэрэндээ ямар ч хүсэл мөрөөдөлгүй байсан учраас аавтайгаа ярилцжгаад хүүхдтэй хуваараа солиод Монгол Улсын сургуулийн математикийн ангид бэлцэж орж исэн. Багш маань одоо Монголд зартай гончууд орж багш. Багшийнхаа яг ангид хойрлогдож орж исэн. Тэр бол миний амьдралын бас аз жаргалтай мөчүүдийн л нэг хэсэг. За тэгээ математикийн ангид хөвчлэн эрэгтэй хүүхдүүд их байдаг. Тэр утгаараа бол одоо эрх тайх өссөн. Миний амьдрал бол эрс өөрчлөгдөж тэ эрчүүд дунд эрэгтэй хүүхдүүдийн дунд бас нилээд их хатуужиж бас тэгж нэг эмэгтэй хүн шиг элдэв ховж ив ярьж нэлцгаарх маань бас бага болсон ч гэдэг юм уу да тийм байсан. Тэгээд одоо ботход миний хамгийн их санаанд орж байгаа нэг хүүгийн явдал бол дөнгөж нэгдүгээр курсын намар яг ангид ороочгүй байсан. 8 сарын сүүлээр бид нэр сангийн аж ахуйд очиж ажилладаг байсан оюутнууд. Тэгээд толгойтын одоо ногооны зойрон дээр очиж математикийн ангийнхаа нэгдүгээр курсынхаа очиж ажилласан. Пүүгээс савтайгаа очичоод тэгээд нөгөө ихэнх эрэгтэй хүүхдүүд байсан учраас эрэгтэй хүүхдүүд маань нааран дээр нөгөө пүүгээс аваа янзлаад орнуудаа янзлаад нөгөө пүүгнүүд янзлаад исэн. Тэгээд би хоёр талынхаа хүүхдтэйгээ пүүгийг ерөөсөө нийлүүлэхгүйгээд ингээд уурлаад исэн. Одоо ботход нөгөө нэг бөөс гэдэг юм л гүүнгээл бодоод исэн юм шиг байгаа юм. Тэгээл нөгөө нэг трийг бас хэлж чадахгүй. Би ингээд нийлүүлмээргүй байна гэхэлэр нөгөөдөл чи юу гэдэг байгаа ингээд эсвэл чиний пүүгээ гаргаж хаяа ерөөсөө чи эсвэл гадаа унт гээл. Тэгээл ер нь миний оюутны амьдрал тэгж эхэлж исэн юм да. Их сургуулаа төгсчлөө. Өөрийн гэсэн эзэмшсэн мэрэгжилтэй болчлаа. Ажлын гараагаа яаж эхэлж юм? 1987 онд Монгол Улсын их сургуулийг төгсөхдөө би жирэмсэн төгсөжсэн. Тэгээд ер нь бол одоо эндээс миний амьдрал эхэлж исэн байна да. Төгсөөд би 9 дугаар сургуульд математикийн багшаар очиж ажилласан. Тэгээд яг зүгээр жирэмсэн байсан учраас 3-4 сар ажиллаад кредит авсан. Бусдаж ажилдаа орохдоо би 1-р хороолын 34 дугаар сургуульд орж исэн. 36 дугаар сургууль бол намайг багш гэдэг утгаар нь бол айгүй сайхан үлгэдэж авсан сургууль гэж би боддог. Тэндээс
Тиймээс миний багшийн бүхий л одоо ажил, алдар, нэр хүндтэй хүнийг үзэх үзэл, шамнараа хүндэтгэл бүх зүйл тэндээс эхэлж исэн л гэж би боддог. 4-р курсээ төгсөхдөө жирэмсэн байсан гэж юм тийм ээ. Ээж болох бэлтгэлээ ээжсэн байна. Тэгэхээр магадгүй оюутан ахын насандаа гэр бүлийнхаа үнэтэй хантайгаа та танилцжээжээ. Энэ сайхан түүхээ бидэнтэй уулзлаач. Их сургуульд байхад нэг эмэгтэй найзтай байсан. Тэр маань одоо өөрийнхөө нөхрийнхөө хамаатны нэг хүнтэй намайг танилцуулаад тэгээ бид гэр бүл болж исэн. Яг гоо зүгээр анх болохоор зэрэг одоо голд шилэгч гэдэг юм уу те. Ер нь бол нэг залуу ах чинь царай цэсэр нь хараад ч юм уу те. Хүнийг их дүгнэх тийм сонирхолтой байгаад идэг байсан. Гэтэ тэр найз маань бол чи энэ хүнийг хүн гэдэг талаас нь хараасаа алт шиг хүншүүлгээд байдаг байсан. Тэгээ би одоо бол тэрэнд маш их баярлж идэг. Маш сайхантай болсондоо бол өдөөд ингэж сайхан амьдарч байгаадаа сэтгэл хангалуун л байдаг. 10 хүүхэдтэй айлын хамгийн бага хүүхэд нь байсан. Тэгээд багадаа өнчирч уцарсан учраас харьцангуй зовлон утсан амьдралыг үзэх үзэл нь надаас арай илүү байсан юм уу да гэж би боддээ. Тэгээд ер нь хүн чанар их сайтай. Найз нөхдөд гэсэн одоо ярьдаг. Ерөөсөө л маш хүн чанар сайтай хүн. Тэгээд би тэрвэр маш их бахархдаг. Тэгэл хүүхдүүдээ ч гэсэн яг аавынхаа тэр сайхан чанаруудаас суралцаасаа те сайхан чанаруудыг авч яваасаа сайхан чанаруудыг өвлөөсөө гэж маш их боддог. Мэдээж хүний амьдралд сайн муу нэг хэсэг жаргаж яхад нэг хэсэг жоохон зовдөг ч юм уу тиймэрхүү байсан. Гэтэ би хань нэжээсээ олж зовж исэн юм бол ерөөсөө алга байна. 30 гараад ээж аав маань ах дүү нар маань одоо бүгдээрээ л нэг хэсэг их ойрхон өнгөрсөн. Тэгэхэд бол миний амьдралд хэцүү үеуд байсан. Тэгэл энэ бүх зовлон зүдгүүрт хагцал зовлон үзэж яхад хань маань миний хажууд байсан учраас би энэ бүхнийг давж гэлсэн гэж боддог. Бүр хүүхэд гэдэг бол гэр бүлийн аз жаргал, эхнэр нөхрийн хайрын баталгаа гэж хэлж болно. Тэр анхны хүүхдээ үлээдэж авчихсан тэр сайхан мөчөөсөө бидэнтэй уулзаад. 1988 оны 2 сарын 2-ны өдөр би охинтой болж исэн. Тэгээд охины маань төрсөн он сар нь хүртэл над бүрс өмнө гойсон гэдэг 1988 28 орсон 22 орсон тий. Тэгээд охиндоо нэр өгөхгүйд бас нэлээд олон хоног бодсон. Эмээ өвөө нь бас их нэр өгөхгүй л тий. 2 сарын 2-нд ч Сүхбаатар төрсөн шүү дээ. Тэгээд манай Янжма гэдэг нэр өгөө. Гэ би түүээс юу гэж юм хөвшин нэр өгж идэг юм би өгөхгүйгээд тэгээд яг зүгээр болор гэж нэр өгчээсэн. Одоо охин маань 3 гал эмнэлгийн мэсцлийн эмчээдэг. Одоо хэдэн нас гарч байна? Одоо 30-тай. Тэгэхээр анхны хүүхдээ хэдэн настай байл гэж? 24 настай да. Залуухан ээж. Тий. Хоёр дахь хүүхэд маань 1993 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн. Хүүтэй болсон. Хүүгийн маань молор гэдэг. Тэгээд хүү маань олон улсын эдийн засгч мэргэжилтэй. Хятадд төгсөж ирсэн. Ер нь бол би одоо 2 хүүхэдтэй ч гэсэн өөрийгөө их баян гэж бодож явдаг. Яа тэгэхээр манайх чинь болор молор гэд 2 их эрдэнтэй. Манайх хүн чи өөрөө геологч мэргэжилтэй. Тийм учраас ийм үнэт эрдний чулуунаар тий хүүхдүүдэд нэрлсэн. Тэгээд тэр ч утгаараа бид 2 болвол хүүхдүүдэд яг л эрдэнэ шиг авч явахыг хүсдэг. Эмэгтэй хүн ээж болохоор өөрийнхөө ээжийг эмэгтэй хүний сэтгэлийг их ойлгодог гэдэг штэ. Хүүхэд өсгөнө гэдэг мэдээж амаргүй. Тэр үед ээжигээ яаж ойлгож вэ? Эмэгтэй хүний хүн цэнийг тэр үед яаж мэдэрч вэ? Би 5 настайдаа аавынхаа эгч рүү урж ицсэн байдаг. Тэднийх маань хүүхдгүй айл байсан. Тэгээд ганцаар өссөн нэг өрмөл эгчтэй. Тэр эгч маань надаас олон эгч байсан учраас би ихэвчлэн ганцаараа л гэртээ байдаг байсан. Тэгээ яг зөв хүүхдүүдийн маань тэр одоо урж ицсэн аав ээж маань одоо багт нэгсээ харж өсгөж өгсөн. Хоёулаа багш мэргэжилтэй хүмүүс. Ээж маань бага ангийн багш байсан. Тэгээ хүүхдүүд маань маш их үлгэр ярьж өгдөг, дуу зааж өгдөг, шүлэг зааж өгдөг. Надаас илүү л их тэгж хүмүүжүүлж байсан. Тэгэл би нөгөө ажилдаа явж ингээл орой ирэхээр ээж би таньдтай амар сонио үлгэр ярьж өгөө, хэлж өгөө гэл ингээл аюу хүүхдүүд маань юм зааж өгдөг байсан. Тэгэхээр ээж аав өөрөг оройлол манай хүүхдүүдийн багын амьдралд бол маш их байсан. Одоо ч хүүхдүүд маань ерөөсөө бага нь 25-та 5-30-та гэхэд чи туж эмээ өвгөл ярьж идэг. Ерөөсөө тэднэрээр бахархж идэг. Өвөө нь одоо 10 дугаар сургуульд химийн багш байсан, эрхлэгч хийжсэн. Тэгээд өвгийнхээ мэргэжлийг залгаж авчил бараг л өвгөө бишрэн шитдэг учраас амгаахад эмчийн мэргэжлийн эзэмшгээр орж ирсэн шүү. Та бит хоёр анх сургуульд орж исэн үе, анх оюутан болсон үе, анх ажилд орсон үе, анх хантайгаа танилцчихсан үе, анх ээж болсон үе ингээд дурсаад ярилцлаа. Энэ бүхэн хүний амьдралын нэгэн үе мөчлөг байдаг. Таны хувьд одоо 53 настай. 53 насны босгон дээрээс харахад амьдралдаа өөртөө эргээд ямар дүгнэлт хийх вэ? Амьдралын үн цэн гэдгийг би бодож байна. Би төрөхдөө л өөрийнхөө үн цэнийг авч төрсөн. Тэр үн цэнийг маань ээж аав надад бэлгэлсэн гэж боддог. Тэр үн цэнийг хэр зэрэг
өсгөж хөгжүүлэх вэ гэдэг дээр бол би нэлээд бас чамгүй анхаарчсан байна гэж боддог. Сэтгэлийнхээ үнцээр би гэр бүлийнхнийгээ үргэлж ивэж тэтгэж байхыг хүсдэг. Би эмэгтэй хүн, их хүн, багш учраас сэтгэлийн сайхнаар хүүхдүүдээ өсгөж итгэлтэй, их орондоо хэрэгтэй хүн болохыг хамгийн гол нь зорж исэн. 2 хүүхэдтэй би хэлдэг. Хүн хөрвөх чадвартай мэржилтэй болох ёстой. 2 хэлээр ярьдаг байх ёстой гэж айвих захидаг байсан. Гэхдээ хүүхдүүд маань минь сэтгэлийг гонсоолгаагүй, маш сайхан мэржил эзэмсэн, маш сайхан боловсрсан. Одоо би тэднэрт юу ч хэлдэг вэ гэхлээр нийгэмд их өөрийнхөө үүргийг ойлгох ёстой. Хүнийг ойлгох ёстой. Сэтгэл сайтай байх ёстой. Хүн чанартай байх ёстой. Хүнтэй хамтарч ажилладаг байх ёстой. Даяаршиж байгаа энэ нийгэмд ямар хэрэгцээ шаардлага байна? Тэрийг хангасан тийм хүн байх нь маш чухал байсан байх шүү. Ээжийнх нь ихний захиас бол дөнгөж эхэлнэ байсан байх шүү гэдгийг бол хэлдэг. Энэ бол миний амьдралын одоо саншгүй нэг том үнц юм гэж бодож байна. Бүгд гэрээрээ эрүүл сарвал байна, элэг бүтэн байна гэдэг бол бас том аз жаргал юм да. Багш байна гэдэг миний амьдралын бас том үнц. Шав болгон өөрийнхөө өнгөөр ирж, өөрийнхөө аршин гаргаж, намайг олон янзаар хөгжүүлж, өөрийгөө улам хүн шиг хүн болгоход маань тусдын болж исэн. Ийм л бэлэг юм да. Би шавнарыгаа цэцэгтэй зүрлэх ёстой. Багштай өөрийнхөө өнгөөр ирсэн цэцэг шүү та нар. Багш нартаа өөрийнхөө өнгөөр ирсэн бэлэг шүү гэж хэлэх маш их дуртай. Юмыг аль өнцгөөс харахаас л хамгийн гол нь болно. Нин ялангуяа сүүлийн үед стресс бухимдал гэж их ярьж байгаа энэ одоо цаг үед юмыг эргээр харж маргааш шиг сайхнаар огтно гэдэг бол хамгийн том боломж. Урамтай өглөө нэвтрүүлгийнхээ энэ дугаараар ган дулгар хэмээх эгэл даруй хүмүүсгүйтэй ярилцлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй сонсогчдоо.